Чингис хаан болон Иш хатан бүрт нарын 3 дугаар хөвгүүн өгөөдөө 1186 онд мэндэлжээ. Бага наснаас хаан эцгийг дагаж эсхий турхтныг нэгдэг хэд гавьяа байгуулж улмаар 1229 онд хэрлэний хөдөө аралд болсон их хуралдаагаар их Монгол улсын хаан хэмээн өргөмжлөгдөжээ. Өгөөдөө хааныг төр барих үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Умард хятад, Орнод Туркестан, Дундад Аз, Эрчис мөрнөөс ижил мөрөн хүртэл Кипчакийн тал нутаг, Монголын засаг сайн батжаагүй хэдий ч Иран Кавказын зарим хэсэг багтаж байлаа. Монголчууд бид нар өнөөдөр Монголын түүхийг хардаг өнцөг залуучуудын дотор нийгэмдээ нэлээд их өөрчлөгдөж байна. Гол юм юу вэ гэхээр зэрэг бидний түүхийг бичсэн хүмүүс дандаа гадны хүмүүс байсан. Байж ирсэн. Одоо ч бас тэгж л явж байна. Харин сүүлийн үед бол монголчууд бид нар өөрсдийнхөө түүхийг өөрсдөө судалж, өөрсдөө нэгэ тод томрон болгож гаргаж ирдэг энэ ажил нэлээд зөнгөлөхлөөр зэрэг яг түүхийн цаана нуугдаж байгаа ухааныг түүхийн үйл явцыг яг цаана ямар ухаан дээрээс ургаж гарч ирвэ гэдгийг олж судлах энэ ажил нэлээд сонирхолтой тийм сэдв болоод байна л да. Монголын түүхэнд тодор үлдсэн 1235 онд болсон 75 оны их хуралдаагаар гарсан шийдвэрүүд 1229-өөс 1241 он хүртэл төр барихтаа эцгийнхээ төрийн бодлогыг үргэлжлүүлж гадаад орнуудтай харилцааг өргөдгөх алба татврын нэгдсэн систем бүрдүүлж эдийн засгийн шинжилэл хийхэд голлон анхаарч байв. Энэ цаг үед хар хорим хот эзэнт гүрний нийслэл болсон түүхтэй. Энэ бол Монголын эзэнт гүрнийг их эдийн засгийн талаас нь ч тэр, хуулийн талаас ч тэр, газар нутгийн талаас ч тэр хүчрхэг болох талаас нь бүх талаас нь хүчилж өгсөн том хүчтгүүр байсан. 2025 он бол 75-ны их хуралдааны 790 жилийн түүхт одоо жил юм аа. За энэ хүү хуралдаан түүхэн ач холбогдол бол юуны өмнө хамгийн одоо анх удаа Монголын эзэнт гүрний болон дэлхийн эзэнт гүрний нийслэл хар хоримын ойролцоо одоо хар хоримд болсон анхны одоо том хуралдай. Тэгээ өгөөдөө хаан дайлаар мордоод буцаж ирснийхаа дараа бол хааныхаа ордонг одоо бариулсан. Тэгээд энэ 1235 оны цагаан сараар одоо ордны үйл ажиллагааг нээж одоо ордноо дуусгаад алтан ургийнхаа гол одоо хүмүүсийг урьж цайлаад тэгээ 1235 оныхоо 100 намрын заагаар одоо 1 сарын туршид их хуралдааг хуралдуулсан одоо анхны том хуралдай байсан. За энэ хуралдаагаар бол Монголын эзэнт гүрний хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх ийм шийдвэрийг гаргасан. Улс орны эдийн засгийн үндэс болсон алба татврын системийг одоо хуульчлан баталж өгсөн. За хоёр дахь том шийдвэр нь бол их Монгол улсын өртөө замыг эзлэгдсэн орны гол төвүүдтэй нийслэлүүдтэй холбох ийм шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн эзэнт гүрний нийслэл хар хоримтой өрн зүгийн одоо алтан ур цагаатай болон одоо гол худалдааны том төвүүдтэй холбох ийм одоо шийдвэр байсан. Гурав дахь нь бол одоо Чингис хааны үеэс үлдээд байлдаж байсан өрн зүг байлдаж байгаа цэргүүд төр цэргийн хүчийг нэмэгдүүлж одоо Ахмад төвгүүдийн аяндаа гэж нэрлэгддэг тэр одоо байлдан дагуулыг эхлүүлэх, цэрэг нэмж явуулах, тэгээд ерөнхий одоо захирагчаар нь Батыг, жанжинаар нь одоо Сүвэдэ Баатарыг томилсон ийм шийдвэр гарсан. Дөрөв дэх нь бол өмнө зүг одоо сүм улсыг бүрэн одоо байлдан эзлэх ийм одоо зорилготой 4 гол шийдвэр гарсан байгаа. Хэрвээ ертөнцид диваажин буй аваас тэр нь чи билээ. Хэрвээ диваажин биш хэмээвээс ертөнцид диваажин гэж үгүй. Жуэйний дэлхийг байлдан дагуулагчдын түүх. 75 оны хуралдаа дээр нэг том хийгдсэн зүйл бол одоо эдийн засгийн одоо татврын асуудлыг бол зэгцэлж шийдвэрлсэн гэж байгаа. Тэгээд энд бол одоо юу гэхээр Монголын эзэнт гүрний хэмжээнд одоо авах татврын хувь хэмжээг бол одоо хуульчилж өгсөн ийм ажиглагтай. Жишээ болох юм бол тэн дээр мал малддаг малчтаас 100 малаас нь нэгийг нь нэг малыг татварт авна гэж. Харин хажуу талд нь болохоор юу гэж яах вэ гэхээр зэрэг тариа тарьж газар хагалж тариа тарьж амьдрдаг иргэдээс болохоор зэрэг 10 таар
энэ амуу будаанаас нэг таар амуу будааг нь авна гэж. Одоо харьцуулаад харах юм бол яаж гэнэ вэ? 100 малаас нэгийг авна гэдэг бол энэ чинь бараг татвар гэж хэлэхэд одоо их хөнгөн зүйл болж байна тийм үү? Гэтэл хажууд нь 10 таар амуу будаанаас нэгийг авна гэдэг чинь хамаагүй харьцуулах юм бол өндөр татвар гэсэн үг байхгүй юу? Цаад ухаан нь юу вэ гэхээр зэрэг монголчууд эртнээсээ байгаль их дэлхийтэйгээ зөв харилцаж амьдрах энэ ухааныг хамгийн түрүүнд өртөл болгодог байсны нэг илрэл нь юм. Малын хөл өөрөө нүүдлэх байдлаар газар нутгаа дандаа сэргээж идэг юм аж ахуйн элементүүд. Харин газар хагалж тариа тарина гэдэг бол газрын хөрсийг сэндэчиж эргүүлж тэнд тариа тарьдаг. Газарт байгаа чиг газрын тэр амин дэмийг яах нь салхиар чигээр тараах юм эрсдэл үүсгэгийг бидний өгдөөс мэдчихээн л дээ. Тэгэхээр зэрэг энэний цаана яаж нөхөр зэрэг тэр газартай харилцаж байгаа тэр газрын хөрсийг эргүүлж ингэж явж байгаа амьдрах их сурвалжаа бүтээж байгаа хүмүүсээс арай илүү татвар илүү аваад байна гэсэн үг. Гэхдээ одоо зарим орны түүхчдийн бичдэг шиг авсан алба татварыг бүгдийг нь одоо Монгол хааны зүгэл зөөгөөд явчихдгүү. 3-1-ийг нь бол их хаанд илгээгээд 3-2 нь бол тухайн одоо улс орны засаг захиргаа, засаглал, өртөө замын одоо хангалтын асуудал энэ бүх зүйлд одоо тухайн оронд нь зарцуулж исэн гэдэг ийм мэдээ. Тийм болохоор бол одоо тэр алба татвар нь их байна гэж босод тэмцэжсэн зүйл нь бол харьцангуй одоо бага байсан юм шиг байна. Угаадаа хааны улс төрийн бодлого ерөнхийд ингээд аваад үзэх юм бол Дундад Азийн улс төмнүүдийг одоо татварын бодлого эдийн засгийн тэр бодлогоор бол яг эзэнт гүрний тэр үндсэн харьяат иргэдтэй нь бол нэгтгэн захирч чадсан үйл явдлага. Ерөнхийд дүгнж шинжлэх юм бол Чингис хааны үед хэрэгжүүлсэн, Өгөөдөө хааны үед хэрэгжүүлсэн, за тэгээд дараачийн их хаадын үед хэрэгжүүлсэн бодлого төр Монголын эзэнт гүрнийг нэг талаас нь харахаар аяндаа хийгээл дайн байлдаантай ийм дүр зураг ингээ харагдаад. Гэтэл нөгөө талдаа эдийн засгийн хувьд энэ бол нөгөө торгоны замаар дамжуулаад, нөгөө худалдаагаар дамжуулаад эдийн засгийн хувьд Монголын эзэнт гүрнийг улам цэцэглүүлэн хөгжүүлэх цаашлаад энэ бол эдийн засаг худалдааны маш том гүрэн байсан юм а гэдэг нөгөө талаас нь ч гэсэн бас тайлбарж болох юм үнцэг байна. ертөнцөд мөнх юм гэж үгүй. Сайн нэр алдар хоёр үлдэнэ. За хоёр дахь том шийдвэр нь бол Их Монгол улсын өртөө замыг эзлэгдсэн орны гол төвүүдтэй нийслэлүүдтэй холбох ийм шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн эзэнт гүрний нийслэл хар хуримтай өрн зүгийн одоо Алтан ор цагаатай болон одоо гол худалдааны том төвүүдтэй холбох ийм одоо шийдвэр байсан. Чингис хааны үед байсан өртөг улам одоо өргөжүүлээд одоо хангалтын цэргийн хамгаалтын тогтсон одоо үр гүйцэтгэх хүмүүсийн бол яг тодорхой болгоод 25-аас 30 км тутам өртөө замыг байгуулж одоо бүх зохион байгуулалтын бол хувьчлан баталсан байдаг. Өртөө улааны асуудлыг бол шууд одоо хэрэгжүүлээд цагаад авах одоо ямар сандалтай байна гэж Өгөөдөө хаан одоо ич илгээж асуухад бол цагаад маш дэмжиж энэ маш зүйтэй бид өөдөөс нь ухтуулан тавья одоо Алтан ордон бат бид бол өөдөөс нь ухтуулан энэ өртөө замыг одоо тавьхан зүйтэй гэсэн юм шийдвэр гаргасан. Өртөөг илүү нарийн болгосон. Гэтэ хамгийн гол нь нарийн болгохдоо Монголын эзэнт гүрнийг тэлж ингэж өргөжж явах үед тэн дээр төр засгаас нь удирдан зохион байгуулах менежмент явуулахтай холбоотой юм дээр нэлээд хүчээр болоод болж өгдөг. Төвөгтэй болоод. Тэгвэл энийг илүү хялбар болгохын тулд монголчуудын өв ухааны одоо нэг том ойлголтуудын нэг бол одоо хурд байгаа шүү дээ. Орчин цагийн бидний одоо залуучуудын хэлж мэддгээр бол одоо механикийн алтан дүрм гэж байдаг тийм. Баг хүчээр их зам очно. Их Монголын төв газар дээрээс тэр Европ дахин руу, Еврахаз руу тэгж явах энэ аян данд нэг одоо юу гэдгийг аяны нэг баг тийшээ явхад асар хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа энийг чарддаг бол аяныг хэрхэн товчлох вэ гэдэг дээр л өвгдөө ухаан гарч ирж байна л да. Тийм учраас нэг өртөө буюу одоо 25-аас одоо 33 км те дунджаар нь 30 орчим километрт өртөө байрлуулад тэр өртөөгөөрөө бид нар яг маш богино хугацаанд ингэж мэдээлэл түгээх, энергийг дамжуулах, энэ богино хугацаагаар буцаага тал талаас асар богино хугацаанд мэдээллийг цуглуулах энэ өвгдөө ухаан хурд гэдэг юмдээ тулгуурсан юм байж байна.
суурин орны хүмүүс одоо сурвалжлагч нар ихээр одоо тэр үеийн өртөөний туурыг үзэж зургийг авъя гэж хэлдэг. Үнэхээр энэ бол одоо экосистем одоо дандаа гэрүүд байсан учраас тийм одоо улам өрийн одоо Монгол нутгаас бол олох бэрхштэй. Зүгээр суурин орнуудад бол одоо караван-сарай гэдэг үлдэгдэл юмнууд бол дундад Азаар бас үлдсэн одоо Турк ч юм уу одоо дундад Азийн орнуудад одоо караван-сарай гэдэг үлдээсэн одоо тэрэгний засварын газар худалдаачид болон элч нар юм хадгалах газар, малаа түрээслүүлэх үйлчилгээ, тэгээд хоорондоо одоо мэдээлэл солилцдог, өөрсдийнх нь одоо байдаг зочид буудлага гэдэг ингээд бүх зохион байгуулалтын одоо олж үзэх боломжтой ийм одоо газрууд байдаг. Дөрвөн туурайн дахилд хөрстийн царай бараа. Дөмөн хөлгийн тоосонд тэнгэрийн хаяа өдгөрөв. Рашид Адидийн Судрын чуулган. За 1235 оны 75 оны хуралдаагаар Өгөөтэй хааны зарлиг гарч ингээд өрн зүг рүү аян дайн хийхээр болсон байдаг. Өгөөтэй хааны одоо хэлснээр Цагаатай ахын зөвлснөөр баруун тийш хийх аян дайныг Алтан ургийн одоо хаан хөвгүүдийн Ахмад хөвгүүдийг аян дайнд явуулах шийдвэр гаргасан Цагаатай ахын одоо санаачлах байсан гэдгийг бол тодорхой зааж хэлсэн байдаг. За яахлаар заавал Алтан ургийн хаан хөвгүүдийн Ахмад хөвгүүдийг одоо дайнд явуулах нь тийм чухал байсан юм бэ гэхлээр Ахмад хөвгүүд дайнд мордохлоор дагалдаж яваа цэрэг сүр хүчин их олон түүнээс гадна энэ баруун зүгт явхлаараа болвол их одоо олон үндэстэн угсаатнууд байгаа цэргийн одоо ур чадвар их өндөртэй. Тийм учраас энэ дайны одоо ялтын төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд ийхүү Ахмад хөвгүүдийг оролцуулах нь одоо хамгийн зөв санал бөгөөд зөв шийдвэр байсан гэдэг нь бол түүх гэрчлэн харуулдаг л да. Энэ аян дайнаар бол өрн дахин болоод Европ зүг рүү хийсэн одоо амжилттай Монголын эзэнт гүрэн болон өргөн удам нутаг дэвсгэрийг хамрах болсон. Мөн үүнтэй зэрэгцээд бас монголчууд Азад бас аян дайны тодорхой хэмжээний одоо цэргүүдийг цэрэг хайран болоод аялж одоо аян дайныг явуулснаар бол Монголын эзэнт гүрэн бол өргөн удам нутаг дэвсгэртэй улам өргөжинд хэлсэн ийм үйл явдал болсон. Өрн зүгт дайны ажиллагааг ерөнхийлөн удирдахыг Зүчийн хүү Батад бүрэмсэн хариуцуулж, Сүбэдэг цэргийг биеэр удирдах ерөнхий жанжинаар томилжээ. Өгөөдийн Ахмад хүү Гүйг, Цагаадын ач хүү Бурый Байдар, Тулын хүү Мөнх нарыг бас цэрэг удирдах гол ажилд оролцуулан томилжээ. Тэгэхээр энэний цаад учир нь юу вэ гэхээр зэрэг түүхчид бол хэлдэг Ахмад хөвгүүд буюу Алтан ургийн айл болгоноос байгаа Ахмад хөвгүүдийг энэ дайнд оролцуулъя гэдгийн шийдвэрийг зарим түүхчид бол энийг бол Цагаатай бол гаргасан гэж ярьдаг, зарим нь бол энийг Батын санаачилсан ийм стратеги гэж ингэж ярьдаг. Янз янз тийм түүх их сурвалжууд байгаа. Гэхдээ тэр цаад учир нь юундаа байна вэ гэхээр зэрэг те айл болгоноос өрх бүл бүрээс Ахмад хөвгүүд нь энэ дайнд оролцсноо гэхлээр зэрэг айлын цаана одоо ар гэрдээ их Монгол улстай болохоор Ахмад хөвгүүдийн дараагийнхан хөвгүүд огтуд үлднэ гэсэн үг. Тэгвэл айл яддаг өрх бүл дотор яддаг гэхлээр зэрэг аав ээгээ дагаж өвгдөө дагаж хүүхдүүд хүмүүжиж хүм болж яадаг их цэргийн жанжид болж байгаа их хүмүүнүүд болж байгаа. Тэгвэл энэ процесс илүү Ахмад хөвгүүд дээр илүү нуруу ачаал үрж явж исэн бол Ахмад хөвгүүдийг тусад нь одоо дайнд бүгдээр ингэж аваа явъя гэхээр зэрэг нэгдүгээрт их Монгол улсаа бүгдээрээ хариуцахад нь Ахмад хөвгүүдийн үүргийг нэг том тодорхой болгоод өгч чинь. Хоёрдугаарт нь цаана үлдэж байгаа тэгвэл өрх бүл дээр үлдэж байгаа дараагийн хөвгүүд, дараагийн охтууд нь яг түрүүчийн ах нарыг бойжуулжсэн шиг Ахмад хөвгүүдийг бойжуулсантай адилхан тэр орон зайдаа дахин тэр төвшөнд гарч иж бойжих энэ том хүний нөөцийг бэлдэх энэ том ухаан бол тэрний цаана байна гэж ингэж дүгнж болж байгаа. Ер нь дэлхийн түүх бичлэгт энэ дайныг Европын аян дайн, өрнөний аян дайн, Кипчакийн аян дайн гэд олон янзаар нэрлэдэг ч гэсэн бидний хувьд болохоор Ахмад хөвгүүдийн одоо баруун тийш хийсэн аян дайн гэж нэрлэх нь хамгийн зөв бөгөөд одоо оновчтой болов гэж бодож байна л да.
За дараагийн шатанд энэ Ахмад хөвгүүдийн баруун тийш одоо Дорнот Европ руу хийх аян дайнд болохоор 12 хаан хөвгүүд одоо бүгдөө оролцож чадаагүй байдаг. Холон хатнаас төрсэн хөлгөн одоо хаан хүү болохоор Коломна хотыг эзлэх үед бол ам өргөдсөн байдаг. Киевийг эзэлж авсны дараа бол хаан хүү гүйг бол одоо ерөнхий командлагч Баттай одоо ам мориж энэ хоёрын хооронд бол хагарал гарсан. Тийм учраас Бат хаан болохоор энэ болсон хэрэг явдлын тухай одоо Өгөөдөө хаанд одоо мэдээлэл хүргэхэд Өгөөдөө хааны зарилгаар гүйг мөнгө хоёрыг бол дайны талбараас игүүлэн татаж авсан. Ингээд үлдсэн 9 хаан хөвгүүд өөрийн цэргээ удирдаад цаашаа ингээд Дорнот Европ руу одоо цөмрөн орж байгаа. Монгол цэрэг 1236 онд болгаруудыг бод цохиод 1237 оны үйл Оросын Рязаны Вант улсын нутагт цөмрөн оров. Бат хаан өөрийн цэрэгээ тэр нутгаас олзуулсан харь ирчүүдээр сэлбэн томруулдаг байжээ. 1256 онд маш том сэлбэлт хийсэн гэж түүх сударт бичжээ. Рязан хотын иргэд Монгол цэрэгтэй 7 өдөр тулалдаж эцэст нь хүчин мөхсдөж хотоо алдав. Бид жанжин болвол ерөнхийлөн одоо удирдах явж байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Бат хааны шууд удирдсан цэргийн зүүн жигүүрийг бол Байдар жанжин удирдаад баруун жигүүрийн болохоор Бүрий жанжин удирдах явсан байдаг. Байдар болохоор Польш, Сандомир, Лигниц, Зарихвост гэх мэтлэн газруудыг одоо хотуудыг эзэлж аваад улмаар Унгарт байсан Бат хааны цэрэгтэй ирж нийлсэн байдгийн байна. Чехийн Ярослав Ванг 41 оны одоо 6 дугаар сард монголчууд руу маш хүчтэй довтлогооны үеэр ингээд Байдар жанжин ам өргөцсөн. Энэ утгаар ингээ харахлаараа болоод цагаатын удмынхна явсан 2 жанжнаас бол ингээд Байдар ам өргөдөж ганцхан Бүрий одоо Ахмад аж ахуй нь бол ингээд амьд сэрүүн нутаг ботсон ийм хэрэг явдал болсон байдаг. 41 оны одоо сүүлээр болохоор Өгөөдөө хаан таал төгсч дайны үйл ажиллагаа үндсэндээ зогсож ингээд бүх монголчууд болохоор өөрсдийнхөө хувь улс руу ингээд нутаг буцжээ. Энэ дайнд болохоор одоо монголчууд бол ялан дийлсэн газар нутаг бол Чингис хааны гэрээсэл ёсоор бол зүчийн удмынхан бол цаашаа баруун тишээ тэлсэн газар нутгийг зүчийн удамд шилжсэн байгаа. Цагаатайн удамд бол үнэндээ энэ дайнаас бол нэмэгдсэн газар нутаг одоо байдаггүй. Харин цагаатайн удмынхан бол Ахмад хөвгүүдийн баруун тиш хийсэн аян дайнд ингээд яг 3 үеэр одоо бэлтгэл ажилд нь оролцоод дайны үйл ажиллагаанд нь болохоор 2 одоо хүүн цагаатай хүү болон ач хүү хоёр нь бол ингээд яг биечлэн оролцсон. Эхнээс нь төгсгөл хүртэл амжилттай оролцож өөрийнхөө Монгол цэргийн одоо цэргийн даргын одоо жанжин хүний тэр сүрж авахаг бол Европын тэнгэрт мөн энэ Кипчакийн тэнгэрт гэх юм бэ. Энэ дан хийжсэн бүх газар нутагт бол сүрж авахаа мандуулж Монголын эзэнт гүрний үеийн одоо их гарамгай цэргийн жанжин гэдгийг одоо ингэж батлан харуулжээ. Бүрий жанжин хэдийгээр энэ Ахмад хөвгүүдийн аян дайнаас одоо амьд сэрүүн буцаж ирсэн хэдий ч дайны дараатын эсрэг элдв юм ярьж гин гэдэг нэрийдлэр Бат түүнийг бол цаазаар авсан ийм эмгэнэлтэй үйл явдал болсон байдгийм аа. Эхний монголчуудын тухайд бол 13 дугаар зуунд хүчрэг болж явах үед бол яасан бэхээр зэрэг нэг нь нийтийнхээ төлөө байсан бол нөгөө нийт нь дахиад нийтийнхээ төлөө байдаг гэсэн. Энэ бол маш
ийм чухал логик концепц юм байна. Өөрөөр хэлэх юм бол нийт нь эргээд нэг хүний төлөө, нийт нь эргээд нэг тийм үзэл суртын төлөө, нийт нь нэг юмны төлөө эргээд зүтгэх нь гэхлээр зэрэг энэ дандаа тийм цаана яах нь нэг хүнийг нэг зүйлийг ингэ тодолсон, онцлсон ийм тийм амин чим хандлагыг дандаа бүтээж идэг учраас 13 дугаар 100 болон түүнээс өмнөх үед, тэрнээс хойших үед бол нийт нь эргээд нэгийн төлөө биш, нийт нь нийтийнхээ төлөө зүтгэдэг юм хамтын хариуцлагыг одоо бол хэрэгжүүлж ирсэн байгаа. За тэгээд энэ хамтын хариуцлагын нэг том жишээ бол энэ 75 оны хуралдаагаас гарсан тэр Ахмад хөвгүүдийн одоо аяндаа. За энэ бол яг хөглөө зэрэг их Монгол улсынхаа одоо гадаад бодлогыг Ахмад хөвгүүд нь хамтаар хариуцж байна гэсэн үг. Нөгөө талдаа яг нь хөглөө зэрэг ард нь үлдэж байгаа тэрний дүүнер охид хөвгүүд дүүнер нь болохоор үр хөвгүүд нь болохоор зэрэг ард үлдсэн их Монгол улсаа тэд нар яг нь хамтаар хариуцж үлдэж байгаа. За хамтын хариуцлагын том одоо концепт энэ цаана явж байна гэсэн үг. Чингис хаанаас хойш одоо Монголын эзэнт гүрэн бол Өвөөдө хааны үед улам өргөжин тэлсэн үйл явдал байгаа. Энэ бол яг дэлхийн түүхэнд бол бас их сонирхолтой үзэгдэл. Ерөнхийдөө бол одоо аливаа улсыг үүсгэн байгуулагч хаан бол одоо тэнгэр тайсны дараагаар түүний дараа залгамжлагчдын үед л ер нь хуваагдах, хямралдах ийм үйл явц болдог бол харин Монголын эзэнт гүрэн дээр бол Чингис хааны дараагаар бол эзэнт гүрэн бол улам хүчрхэг болсон, өргөжин тэлсэн ийм үйл явц бол өрнөсөн. Үүний хамгийн тод жишээ бол энэ 35 оны их хуралтай байсан юм аа. 1235 оны. Өгөөдө хаан өгүүл рүү. Эцгийн эх оронд сууж хаан эцгийн орыг залгамжлаад хийсэн үйл юм ээ. Жахуудын иргэн даялж, жахууд иргэнийг номогдохов. Элчин бидний үтэрлэн довтлох үе, бас хэрэг ярга зөөлөх үе чухал хэмээн замууд тавиуллаа. Усгүй газраа худгууд гаргуулж, эрэгдээ ус өвсөнд хүргүүлв. Бас зөв зүгийн балгадын иргэнд алигн чин тамх чин тавьж, улс иргэний хөл хөсрөө гар газраа тавиулж агуулв. Бас буруу үйлс нэжгээд хийв. Бор дарсанд ялагдаж нэг буруу болов. Ёсгүй эм хүмүүний үгэнд орж отогчин авгын огтоос авчруулах алжаас болов. Бас доголох үед өс орсол сансан нэгэн буруу. Тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах トゥ зүг одуулж хэмээн харамлаж, хороо ягуурга нүдүүлж ах トゥ гээсээ чамлахай үг сонсов би. ертөнцид мөнх юм гэж үгүй. Сайн нэр алдар хоёр үлдэн.